Хорошо, да? Да, Все. конечно, сейчас, да, сделай перевод, и я это сейчас Да, жму я все файлы. сделаю. Ага. Все хорошо. Бүгдээрэнд нөрийн мэнд хүргэе. За ингээ өнөөдрийн хувьд бол өнөөдөр 2 дахь сургалт маань болж байна агентуудын. За энэ 2 дахь сургалтын дээр бол мэдээж энэ банкны одоо Казахстан, Кыргызстан, Орос, Монгол гэдэг энэ СНГ зүүмнүүд Азийн улс орнуудын хамгийн өндөр цолтой одоо Таласбек Акилбеков крипто эксперт, крипто шинжээч мөн одоо D1 банкны 20,000 хүний баг командтай дунджаар одоо 20,000 хүрэх чинь удахгүй баг нь 2 жилийн хугацаанд за тийм маш олон сая долларын цалин авсан энэ одоо мэрэгжлийн одоо амжилттай ажиллаж байгаа хүнээс яг энэ систем 20,000 хүний баг командыг хэрхэн бүрдүүлэх вэ? Яг энэ системээр бид нар энэ хүний ямар системээр ажиллаж байгааг сурч авцгаая өнөөдрийн сургалтын дээр. За тэгээ та бүхэн сургалтынхаа дараа я открыла чат для того, чтобы люди могли в конце какие есть вопросы прямо в чате написать. Микрофоны всем выключила, чтобы не мешали друг другу. И сейчас объявлю. И тэгээд хамгийн гол нь бидний өнөөдрийн энэ систем маань D1 банкныхаа системээр бид нар бол яг агентуудаа бүгднийг нэг групп болгоод 100-2 хүний одоо 100-2 агент Монгол улсад яг идэвхтэй ажиллахаар шийдвэр гаргаад за ингээд эхний 2 дахь сургалтаа ингээд авахд бэлэн болсон байна. За өнөөдрийн сургалтыг Таласбек Акилбеков бизнесмен за мөн 90 оноос хойш бизнесийн салбарт ажиллаж байгаа. За тэгээд дээрэс нь крипто шинжээч 2016 оноос хойш D1 банкны хамгийн том цолтой 19.5% агент 20,000 хүний баг командыг бүрдүүлж чадсан. Үнээс та бүхний багийн системийн сургалтыг авахд бэлэн болсон байна. За ингээ өнөөдрийн сургалтыг эхлүүлье. Хэрвээ та бүхэн асуулт байвал сургалтын дараа чат нээлттэй байгаа учраас шууд чат руугаа бичиж болно. Все, начинаем сегодняшний тренинг для агентов. Это у нас второй тренинг. Общий будет 8 тренингов в ближайшее время. Мы запланировали. Добро пожаловать в наш монгольский Zoom для агентов обучения. Спасибо, что нашли время. Я буду вашим переводчиком сегодня. Сейчас. Вы же вроде организатор. Почему вас не слышно? Не слышно вас. Сейчас я это просто в другой кабинет заходил. Все хорошо. Слышно, да, меня? Да, слышно. Да, сейчас я. Угу. Так, все. Экран видно, да? Да, вас видно. Да, здесь просто не мой ноутбук. Я сейчас нахожусь Все в хорошо. Алании вместе с Арманом. Большой Вот. привет от нашей дружный коллектив. Да, он сейчас там внизу. Угу. Я у него здесь в офисе, крутой офис у него. Супер. Здесь активно работаем. Слайды Супер. что-то не получилось включить. Я просто вот эту вот картинку, Уже наверное, включено. которую вы видите. Да. Да, видно. Да, можем вот смотрите. сразу на этой картине работать. Угу. Да. Смотрите, самое главное, чтобы здесь построить бизнес, я вот скажу, что нужно делать. За хамгийн гол нь я перевод сделаю. Хамгийн гол нь яг бидний энэ одоо систем дээр энэ үйл ажиллагаан дээр бизнесийг одоо тэр бизнесийг хийхийн тулд одоо зарчим байдаг. Дальше, пожалуйста. Да, здесь самое главное это понять идею и модель. Если вы ее поймете, у вас получится бизнес. За хамгийн гол нь одоо бизнесийн модель гэж байгаа. Энэ бизнесийн моделийг та бүхэн маань ойлгочих юм бол одоо энэ загвар гэж хэлж штэ бизнесийн. Энэ загварыг та бүхэн ойлгочих юм бол одоо ажил бол эхэлнэ гэж байна. Дальше, уже сейчас буквально в этом месяце или в следующем месяце будет запущено приложение D1, новости, которые мы уже с Кристиной вам несколько раз рассказывали, есть видео, запись всего этого.
За энэ сар руу эх сарын ихээр D1 гэд банкны маань одоо бүтээгдэхүүн шинэ бүтээгдэхүүн банкны маань аппликейшн ингээд дэлхий дээр нээлттэй хийгээд гарч ирнэ. Бид саруул бит хоёр нэг биш удаа энэ шинэ бүтээгдэхүүний талаар зүүм орсон. Та бүхэн бичлэгийг нь бол үзэж болно. И продвигать этот бизнес вам станет уже намного легче. И как его, не только бизнес, но и продукты этой компании. За тэгээд энэ компани бүтээгдэхүүнийг одоо компанийхаа бүтээгдэхүүнийг хүмүүст сурчлах, борлуулалтын дээр одоо маш хялбар болно. Одоо байгаагаасаа илүү хялбар болно. Но сейчас работает вот эта бизнес-модель, она буквально еще там, не знаю, пару недель, либо 1,5 месяца будет работать, и запустится новая модель, но принцип останется тот же. За ингээд 2-7 хоног эсвэл 1 сарын дотор 4-7 хоног шинэ бүтээгдэхүүн маань гараад бизнес маань бол хэвэндээ үлдэнэ. Гэхдээ шинжилэлтээр ажиллана гэж шинэ одоо бүтээгдэхүүнтэй. Что нужно продавать сейчас? Одоо бидэнд ямар бүтээгдэхүүн байгаа вэ? Одоо бид юу борлуулах ёстой вэ? Сейчас осталось буквально неделя, там, пару, может быть, месяц стать акционером этого банка, купив ITO, если на 5 лет заморозил. Больше этой возможности у людей не будет. Будут только продукты D1, и все, и акционером уже люди стать не смогут. Поэтому нужно максимально сейчас усилиться и сделать большие продажи, чтобы люди, ну как можно больше людей смогли стать акционерами, потому что там, если они зайдут на 1000 или на $500, там, на 3000, они получат акции банка там на 100 тысяч, там, на 200 тысяч долларов, в зависимости от того, на какую сумму человек купит. За ойрын 7 хоног эсвэл одоо энэ 2-7 хоногийн дараа бүтээгдэхүүн гаргаж байгаа шүү дээ. Шинэ бүтээгдэхүүн ойрын өдрүүдэд яг ер нь бол яг ингээд хамгийн удаандаа 4-7 хоног гэж байгаа байхгүй юу? 2-7 хоног, 3-7 хоног, 4-7 хоног шинэ бүтээгдэхүүн гаргахад одоо шууд зогсно гэж байна. Хувьцаа. Банкны хувьцаа бол шууд зогсно. Бараг 7 хоног, 14 хоног. Тэгэхээр энэ сүүлийн явж байгаа богоонд хүмүүсээ оруулах хэрэгтэй. Яагаад гэх юм бол жишээ нь $1000 олборлолт эхэлж байгаа хүн $150,000 тэнцэх хувьцаатай болно гэдэг бол тэр хүнд бол асар өндөр ашиг өгнө гэсэн үг. Тийм учраас аль болох энэ хугацааг алдахгүй, аль болох олон хүнийг им хувьцаа эзэмшигч болгох боломж бидэнд бол байна. Дальше, пожалуйста. Потому что сейчас выйдут вот такие новые продукты. Это вот криптокарта D1, этот холодный сейф, кошелек, эти браслеты. Все хорошо. За одоо ингэж байна. Одоо удахгүй шинэ бүтээгдэхүүнүүд маань болохоор нөгөө D1 гэдэг одоо цаанаасаа мөнгө өрөх болгонд олборлолт явагддаг энэ карт маань худалдаанд гарна. Дээрээс нь сейф гарна, хүтэн төрөвч. Дээрээс нь төлбөрийн системтэй бугуувч гарна. Энэ бүтээгдэхүүнүүд цаашдаа ингэж гарч байна. Тийм учраас хувьцаа энэ олборлох хувьцаа бол одоо ингэж дуусч байна гэж байна. Дальше, пожалуйста. И будут 3 пакета, вот в них будут входить вот такие вот продукты. Это облачный майнинг, как мы сейчас покупаем ITO, нулевые комиссии за валютные операции, программа процветания, семейное страхование. Ну вот можете там перечислить им, и будет намного легче продавать все это. За ерөнхийдөө бол бүтээгдэхүүний хувьд бол одоо амь даатгал за дээрэс нь бол одоо цаанаасаа олборлолтод суурилсан карт одоо тэг хүтэн төрөвч хямдралтай аялах боломж гээд энэ олон бүтээгдэхүүнүүд ингээд цогцоороо ингээд нэг багцуулаад 3 төрлийн багц худалдаанд бол гарах юм аа. И люди уже акционерами не смогут стать. Тэр худалдаанд гарсан өдрөөс эхлүүлээд ямар ч хүн хувьцаа эзэмшигч болох боломж байхгүй. Ингээд хувьцаа бол энэ банкны хувьцаа бол ингээд дуусч байгаа. Поэтому сейчас
нужно, смотрите, найти себе 3 минимум бизнес-партнера, которые будут здесь работать и станут банкирами. В неделю найти 3 человека и минимально $500 можно же найти? За ингээд баг команда бүрдүүлэхийн тулд ямар алхмаар эхлэх вэ гэдэг нь эхний 7 хоногийн хугацаанд өөртөө зорилго тавиад 7 хоногийн хугацаанд хамтарч ажиллах 3 бизнес хамтрагчтай болох хэрэгтэй гэж байна. Тэр 3 бизнес хамтрагч нь хамгийн багадаа $500 хөрөнгө оруулалт авах хэрэгтэй. Тэр бол тийм хэцүү зүйл биш. 3 хүн одоо тэр $500 хөрөнгө оруулалт их 3 хүн бол олох боломж Лучше, байгаа. конечно, человеку предлагать с $3000. Если у человека нету $3000, нужно по чуть-чуть спускать и сказать или спросить, сколько у тебя есть денег. $3,000 $3,000 багцаар оруулал илүү сайн. Тэр хүн бүх одоо энэ маркетингийнхаа давуу талуудыг авах боломжтой. Гэхдээ үнэхээр $3,000 байхгүй бол тухайн хүн энэ бизнесийг эхлүүлэхэд $500 хахад хангалттай гэж байна. $500 хахад энэ бизнесийг тэр хүн эхлүүлж болно. И предложить ему сказать, слушай, хочешь начать бизнес с $500 и за месяц заработать $10,000? Асуух хэрэгтэй гэж байна. Жишээ нь чи $500 хөрөнгө оруулалт хийгээд өөрийн гэсэн шинэ бизнес эхлүүлээд зорилго одоо тэ энэ системээр ажиллаад сарын 1 сар ажилласны дараа чи $10,000 цалин авах хүсэж гэнэ үү гэж бүр асууж болно тэр хүнээс. Асуух хэрэгтэй гэж байна. Вот здесь вот в чате, которые люди, они сейчас могут, да, написать? Да. Интересно, да, вот напишите тогда, кто хочет $10,000 заработать за месяц. Поставьте здесь огни. За одоо энэ 65 хүн байгаа мэн зүүмд Талспек багш маань асууж байна. Сарын $10,000 орлоготой болох хүсэлтэй хүмүүс чат руу бичээрэй гинэ. Гал ч юм уу, лайк ч юм уу, зүрх ч юм уу. Яг 1 сар ажиллаад $10,000 чат руугаа бичээрэй. Чат нээлттэй байгаа ш манайхаа. 1 сар ажиллаад $10,000 цалин авах хүсэлтэй хүмүүс байна уу? Тэгэх юм бол шууд ингээд чат нээлттэй. Вот идет сердечко идет. Вы видите? Сердце. Да, вижу. Да, вот огонь. отлично. За гал гэдэг нь юм байна. За галаа тавиад өгөөрэй. Супер. Да, смотрите. Короче. Каждый человек захочет за месяц заработать 10 тысяч. Ему для этого да. Он может начать бизнес минимально с $500. Лучше, конечно, с 3000. Мэдээж хүн болгон сарын $10,000 мэдээж хүн болгон сарын $10,000 цалин авахыг бол хүсэж байна. За мэдээж хүн болгон хүсэж байгаа. Тэр цалинд хүрэхийн тулд энэ бизнесийн гараа нь өөрөө $500. Бизнесийн гараагаа та $500 эхлүүлэхэд сарын дараа ихэд $10,000 цалин авч эхэлнэ. Дальше, пожалуйста. И ему вот нужно будет это вам на монгольский язык перевести. Я Кристине, у нее есть, еще раз продублирую этот слайд, показать ему вот эту бизнес-модель. Я уже на перевод дала. Мне через 2 дня будет перевод. Все слайды я уже на перевод дала монгольский язык. Да. Вот вам переведут. И вот смотрите. Сказать, слушай, сможешь ли ты найти себе всего лишь 3 человека, у которых есть $500 и которые захотят в месяц заработать $10,000. Это же не сложно, каждый сможет. Да. За нөгөө 3 бизнесийн хамтрагчаас асуух хэрэгтэй байна. Яг үнэхээр хамтарч ажиллах байгаа хүмүүсээс асуух нь шүү дээ. Чи сарын $10,000 цалин авахын тулд яг өөртөө адилхан $500 хөрөнгө оруулалтаа 3 хүн олж чадах уу гэж асуух хэрэгтэй байна. Яг тэр хүнээс. И чтобы вот эти 3 человека сделали то же самое, то есть это уже не твои люди, это его люди. Ты ему говоришь, научи этих людей, приведи их со мной навстречу, и я тебе покажу все это. За ингээд ерөөсөө энэ бол хамгийн үр дүнтэй систем юм байна. Хамгийн хурдан хугацаанд $10,000 цалин төрөх бүр батлагдсан систем юм байна энэ хүний багийнх нь. За энэ системийн одоо яаж энэ системийг бид нар ойлгох ёстой гэвэл ерөөсөө тухайн хүн 3 хүнтэй байх ёстой. $500 жишээ нь. Тэр хүн
3 хүн бас 3 л хүнтэй байх хэвээр. Ингээ 3 гэсэн тэгэхээр та бол 3 л хүнтэй байхгүй юу? Тэгэн гол тэр 3 хүнээ 3 хүнтэй болгоход нь та туслах хэвээр. Таны хүмүүс ингээ 3 хүнээ гээд 3-3-аар л явах юм байна. $500 жишээ. Дальше, пожалуйста. Вас, смотрите, они, вот эти 3 человека на вторую неделю пригласили своих 3 человека, у тебя уже в команде 9. И нужно вот эти 9 человек тоже научить, чтобы они сделали то же самое. И идет дубликация. Ну, ты пока здесь маленькие деньги заработал, там, $75, потом 195, 555, но здесь уже ты получаешь от команды, это уже не твои люди. За эхний 7 хоног первый неделя гэж энэ зүг үү? Первый неделя гэдэг нь эхний 7 хоног 3 хүн ирсэн. Энэ 3 хүнийг өөрөө та баг цалин авч байна. $75-ын цалин авсан. 2 дахь 7 хоногт нь та яг өөрийнхөө хийсэн үр дүнг тэр 3 хүнд үзүүлэх ёстой. Тэгэхээр таны 3 хүн яг тантай адилхан үйлдэл хийн гэсэн үг. Яг адилхан даган дурах гэсэн үг. Хуулбарлана гэсэн үг. За ингээд 2-7 хоногт нь $195. Яа 3 дахь 7 хоногт нь тэр 9 хүн чинь яг л 3 хүнтэй байх хэвээр. Ингээ явах юм бол таны тэр улаан цалингууд нь гэсэн үг байхгүй юу? Я на 3 недели перевод сделал. Дальше, пожалуйста. И смотрите, на 4-й неделе у тебя уже 81 человек, ты заработал $162, 1620. И вот на 5-й неделе ты заработал $10 000. Если вот это все прибавить, ты за месяц заработаешь $12 000 и станешь 13%. За ерөөсөө хамгийн хурдан хугацаанд $10,000 цалинтай болох хүсэлтэй хүмүүсээ л сарын дотор боломж байна. За сарын дотор $10,000 авахын тулд яах ёстой вэ гэвэл ердөө $500. Бид нар том мөнгө яриаггүй. Ердөө $500 3 хүн урлаа. Тэр 3 хүн чинь дараагийн 2 дахь 7 хоног дээр 9 хүн боллоо. Яагаад тэр 3 хүнээ 3 хүнтэй болгоно гэсэн үг та. Даган дурах. 3 дахь 7 хоногт зөвхөн тэр системээр л ажиллана. Зөвхөн 3 хүнтэй л байна. Бүгд 3 хүнтэй байна. Ингээд явхад та 27 хүнтэй болж байгаа байхгүй 3 дахь 7 хоногт. 4 дахь 7 хоногт таны багийн системээр та ингээд зөв ингээд системээр ажиллаж байгаа юм бол таны баг 81 хүнтэй болоо та $1,620 цалин авсан байна. Харин 5 дахь 7 хоногт яг энэ системээр бүх хүмүүс 3 хүнтэй байхгүй юу? Ингээд таны цалин $10,000 гарна. 7 хоногийн $10,000. Ингээд бүх авсан цалингаа нийлүүлэх юм бол $12,000 гаруй 5-7 хоногийн дотор таны цалин гарсан байна. Дальше, пожалуйста. А если это делать не в неделю, а каждый день, я знаю, вы, монголы, умеете очень хорошо работать и быстро работать. Если это делать каждый день, вы за 1 неделю, вот за 5 дней, вы заработаете $12 000. Монголчууд бол нэг хөдлөх юм бол юу 7 хоног ш бараг нэг өдрөөр ч хийчихнэ. Яг монголчууд сэрээд хөдлөх юм бол яг тэр монголчууд бол тийм чадaltaй хүмүүс. Тэгэхээр та нар боддоо 7 хоног ш нэг өдрөөр тооцох юм бол та 5 хоногийн дотор $12,000 ч авч чадна. Яг энэ системээр явчих юм бол хурд бол маш чухал байгаа. Дальше, пожалуйста. Люди в пирамиды там, я не знаю, квартиры продают, елки-палки, заходят там по $100 000, а тут всего лишь $500 и всего лишь 3 человека найти. Вот продавайте им вот эту бизнес-модель, показывайте, что он за неделю там или за месяц может заработать вот итого $12 000. Энэ бол амжилтын бизнес загвар. Манай бизнес дээр бол энэ системээр л ажиллана. Та $500 3 хүнтэй байна. Хүн болгон 3 хүнтэй л байна. Ингээ бүгдээрээ 3 хүнтэй болчих юм бол таны бизнес бол амжилтанд хүрнэ гэж. Бизнес продавать легко. Бизнесийг зарахад бол маш амархан. У кого есть у вас телефон Android, подключите криптокарту Wi-Fi, я сколько раз вам говорил. Пригласите его в кафе, заплатите этой картой за чай, за кофе, покажите ему, что это работает. И все, и вперед говори, слушай, ты вот эти $500 заблокировал там на 5 лет, тебе
75 тысяч долларов подарят в акциях банка. Все, через 3-5 лет это будут реальные деньги. Ты себе в месяц, ты вот, если начнем сейчас работать, ты сможешь 12 тысяч долларов заработать. Бид нар бол бизнесээ яаж хийдэг вэ гэвэл Android утастай хүмүүс, iPhone ш Android утастай бүх хүмүүс картаас суулгах нэгдүгürt. Та өөрөө бүтээгдэхүүнийхээ бүтээлэх хэвээр. Картаас суулгаад хүмүүстэй бид нар кофе шопт болдог жишээ нь. Тухайн хүндний кофе, цай ч юм уу те тэрийг та тооцоог нээчих. Та картаар уншуул үзүүлчих. Ийм карт байна надаа гэд. Энэ бол тэр хүний бодит та ингээ бүтээгдэхүүнээ харуулах хэвээр. Тэгээд дээрэс нь та хэл $500 энэ хүн ямар энэ хүнд ашигтай вэ гэх юм бол тэр хүн $500 бүхэл бүтэн $75,000 тэнцэх хувьцаатай болж байгаа гэсэн үг. 3 жил, 5 жил, 3 жил цаг хугацаа маш хурдан явна. Тэгэхээр тэр хүн $75,000 болж байгаа юм. Ийм боломж тэр хүнд бол байхгүй. Яг үнэндээ бол. Тийм учраас бүтээгдэхүүнээ бизнес хийхэд бол тийм одоо маш тийм энгийнээр одоо маш амархнаар ингэж тайвнаар ингээ хүмүүст ойлгуулах хэрэгтэй. Маш амархан гэж энэ бизнесийг хүмүүст ойлгуулах. Дальше, пожалуйста. А на 6-ю неделю, смотрите, или на 6-й день это будет, все будет зависеть от того, как ты будешь двигаться. Ты за неделю или за один день заработаешь 30 тысяч долларов, потому что вот эти 243 человека, каждый пригласит своих 3 человека. У тебя уже 729 человек, ты стал 15%, и за один день, либо за одну неделю ты заработал 30 тысяч долларов. За ингээд мэдээж бид нар багийн систем анханаас нь зөв тавьсан байсан учраас манай багийн систем ердөө 3-тай болох. Бүх хүмүүс 3-тай болох. Тэг анханасаа зөв системээ тавьсан учраас хүссэн хүсээгүй дараагийн 7 хоног нь та 15% хүрнэ автоматар. Магадгүй та $10,000 цалин авахдаа 13% агент байсан бол дараагийн 7 хоног эсвэл маргааш нь ч юм уу таны хурдаас шалтгаална. Та 7 хоногт ажиллах уу эсвэл нэг өдрийн дотор болж болно. Тэгэхэд та 15% хүрээд зөвхөн 7 хоногийн чинь цалин, зөвхөн тухайн 7 хоногийн чинь цалин $30,000 авах нэ. Вы можете, я не знаю, там за неделю, за месяц или за 1,5 месяца вот 40 тысяч долларов заработать, а здесь дальше вообще идут сотни тысяч долларов. Но это для кого, у кого сковородка большая. Вы вот это начало ему покажите, все. Потому что это реальные деньги, которые можно заработать, а потом дальше больше это все пойдет, начнете толкать, вы вообще за 2 месяца можете заработать или за сколько? За 10 дней вообще, если каждый день это делать, $2 миллиона, ребята. Это реальные деньги. Просто, ну, я знаю, вы очень такие суперские, умеете продавать, делать и быстро заводить людей. Все заходят всего лишь на $500. А если будут заходить на $1000 или на 3000, ты еще быстрее, еще больше заработаешь. И они тоже. Тэгэхээр эхний 7 хоногийн цалин $75 байсан бол систем гэдэг зүйл чинь системээ зөв тавьсан тохиолдолд та аяанда 7 хоногор илүү алстай болох нь өндөр цалин авах. Жишээ нь дараагийн 7 хоногийн цалин 7 хоногийн цалин $100,000 гэж. 7 хоногийн цалин. Цаашлаад ингээд 7 хоногийн цалин $300,000, 7 хоногийн цалин $600,000 гэдэг. Тэгээ 10 дахь 7 хоног дээр юм уу 10 хоногийн дотор ч юм уу тэгээ танаас шалтгаална. Та 7 хоногийн $2 сая цалин авч байна. $2 сая цалин. Итгэхийн аргагүй. Гэхдээ анханасаа систем зөв. Тийм учраас бид нар бол энийг $500 тооцоолсон байгаа. Хэрвээ таны багийнхан $1,000, $3,000 багцаар авах юм бол мэдээж таны цалин бол хэд дахин өснө гэж байна. Дальше, пожалуйста. Самое главное это тебе самому поверить в это, говорить уверенно и продавать вот эту бизнес-модель, что тебе всего лишь надо найти 3 человека, и чтобы они сделали то же самое. Все. Вот это быстро пойдет, и вы все будете зарабатывать хорошие деньги. Одоо юм байгаа гэж байна. Яг энэ систем бол хамгийн үр дүнтэй гинэ. Энэ бол одоо хамгийн үр дүнтэй, хамгийн хурдан, хамгийн амархан гэж байна. Яагаад гэх юм бол хүмүүс ердөө 3-т болох хэвээр. 30, 40, 50, 60 биш. Ердөө хүн болгон 3 хүнтэй л байх хэвээр. Энэ системээр л та нар явах хэвээр. Тэгэх юм бол та нар маань маш хурдан хугацаанд бол амжилтанд хүрнэ гэж байна. Дальше, пожалуйста.
Ну, тебе надо просто в это поверить и начать уже сейчас всем звонить, говорить, и назначать на завтра встречи, говорить, слушай, есть классная тема, давай встретимся, хочешь заработать 10 тысяч долларов за месяц или там за 10 дней, давай встретимся. Мгм. Тэгээд одоо маргаашнаас эхлүүлээд та бүхэн маань яг энэ системээр ажиллаарай гэж. Яагаад гэх юм бол та нар хүмүүст рүү уцтал маш энгийнээр ярих хэрэгтэй. Жишээ нь чи орлоготой болохыг нэмэлт орлоготой болохыг хүсэж гинөө сарын 10,000 долларын цалин авах боломж байна. Ийм ажил байна. Зүгээр л яг үнэнгээ хэлэх хэрэгтэй. За одоо ингээс ийм системээр явна гэд. Ингээд та өөрөө итгэсэн тохиолдолд таны бизнес бол явна гэж үр дүнд. Та өөрөө итгэх хэрэгтэй. Конечно, вот вы бы рассказали бы, как, у вас сколько тысяч человек команда, например, и вот такую систему сейчас все работают, да, ваша команда? Да, у меня вот вообще в структуре сейчас 16 тысяч человек. Вот я, ну вот, 19,5%. М. Ну, $1 000 000 я 1,5 миллиона вообще заработал, даже больше. Я сейчас купил Еще виллу жена себе есть аккаунт. на Да вы Кипре. что? Да. Это только я заработал, еще жена не знаю сколько. Мгм. У нее свой За кошелек. да. За ингээд эхнэр битээр тустай аккаунттай. Тустай би эхнэрийнхээ хэдэн дөрөвний цалин энэ компаниас авсныг ч мэдэхгүй гэж байна. Миний хувьд бол би 16,000 оны багтай. Яг энэ системээр манай баг бол ажилладаг. Би зөвхөн миний аккаунт дээр гарсан цалин гэвэл 1.5 сая долларын цалин би аваад бараг тэрнээс ч илүү гэж байна. Дөнгөж сая би одоо Кипр гэдэг аюу гой газар байт юм би очиж үзчихсэн. Киперт хаус судалдаж авсан гэж байна. Авчаад явж байна гэж дөнгөж сая. Вау. Поздравляю вас с покупкой. Да, за $500,000 я купил виллу. 500,000 доллараар сая худалдаж авсан гэж байна. Тэр хаусаа. Тэгээ энэ системээр бол вы работаете именно через эту систему, да? 3 команду. Да. Супер. Одоо энэ 2-7 хоногийн хугацаанд та бүхэнд ингээд асар том боломж байгаа юм байна. Энэ боломжийг бол бити халдараа л гэж хэлмээр байна. Бүх агентуудад. Ялангуяа энэ хувьцаан дээр. Можно вопрос? Вот Да. расскажите, пожалуйста, например, вы же приехали в Кипр с моим другом, встретились, он большой бизнесмен, миллионер. Как он принял этот бизнес? Сейчас я перевод сделаю. Сая Талсбек маань болохоор Киперт үйл хөдлөлийн салбар дээр ажилладаг, орон сууц барьдаг, борлуулдаг, долларын саятан маш мундаг бизнесмен залуу дээр ирсэн байгаа. Миний багийн одоо олон жилийн уламжлалт бизнес нэлээд олон компанитай одоо нөө даатгалын компани гэдэг тэр хүн жишээ нь яаж хүлээж авсан бэ гэж би асуулаад Талсбекээс. Потому что он же большой бизнесмен. Как он принял наш банк? Он очень отлично принял. Мы сейчас с ним начали на Кипре, там неделю поработали, сейчас вот прилетели в Аланию, здесь работаем. Я там презентовал наш банк крупному застройщику, один из крупных застройщиков на Кипре, северном. А у них же проблема приема платежей, денег, те, кто покупает виллы, там, квартиры. Вот через нашу систему они все будут отправлять деньги. Он сейчас заходит сюда. Сая би Кипрт очиод хаус судалдаж авахдаа барилгын нь одоо барьсан гүйцэтгэл хийсэн компанийн захиралтай уулзаад тэгээ Кипрт бол бид энэ банкаа танилцуулсан. Тэгээд миний одоо хамгийн том хийсэн амжилт маань бол Киприйн хамгийн том барилгын компани захиралтай уулзсан гэж байна. Хамгийн одоо том барилга барьдаг компани захиралтай уулзаад тэр байгууллага бидэртэй хамтарч ажиллахаар болсон. Яагаад гэх юм бол агүй олон гадаад хүмүүс Кипрээс үйл хөдлөх худалдаж аваад төлбөр тооцооны асуудал аягүй хүндрэлтэй гэдэг нэ мөнгө шилжүүлэх Кипр рүү. Тэгээ энэ асуудлыг манай одоо систем шийдсэн учраас тэр хүн хамтарч ажиллахаар болсон гэж байна. Поздравляем. Это Арман структура, да? Да. Вот они сейчас там внизу, я у него в офисе. Сейчас было человек 6, наверное, презентовал, всем понравилось, сейчас начинали регистрацию. Они закачали карту, пошли здесь, заплатили. Все такие, вау, все, работает, оказывается. Сая би дөнгөж сая энэ зүүмийн өмнө 6 хүнд мэдээлэл өгсөн гинэ. Арманы багийн 6 хүнд би мэдээлэл өгөөд
Тэгээд тэр 6 хүн газар дээрээ карта захиалаад айгүй аз жаргалтай карта уншуулад одоо би энэ зүүмийн дараа тэр 6 хүний шивэлтийн нэгнэ. Одоо зааж өгнө гэж яаж одоо хувьцаатай болох. Тэгээд бид нар ингээд ажиллаад эхэлсэн байна. Спасибо большое. Мой любимый спонсор, что работаете с моей командой. Не зря я поехала в Кипр в прошлом году. Да. Нужно вам сейчас обзвонить всех тех людей, которым вы когда-то давали информацию 2 года назад, год назад. Люди сейчас просыпаются, нужно просто общаться с ними. Тэгээ би сая хэллээ, танд ингээ маш их талархаж байна. Хаа байсан Киприйн маань миний баг дээр очиод ингээд ажиллаж өгч байгаад танд маш их талархаж байна. Өөрийн хувийн одоо тий бас ажлынхаа хажуугаар ингээд талархснаа илэрхийллээ. Тэгээд түрүү жил Киперт би өөрийн биеэр очиод Арманыг яг шивээд тэгээ Арман захирал маань болохоор ерөнхийдөө тэр бизнесмен айгуу яг 2 3 төсөлтэй байсан учраас маш завгүй дээрээс нь нэг сүртийг хүлээж аваагүй зүгээр намайг хүндэтгээд шивэлтээ хийгээд $1000 орчоол орхисон байсан юм аа. Тэгээ яг одоогийн байдлаар бол хөдлөөд эхэлсэн байна. Тэгээд Талспек юу гэж хэлж байна гэвэл жилийн өмнө 2 жилийн өмнө мэдээлэл өгсөн бүх хүмүүс рүүгээ маргаашнаас холбогдоорой. Яагаад гэх юм бол хүмүүс сэрж эхэлж байна гинэ. Одоо өстой диван өстой гоё болчлоо. Одоо бүр улам сэрж байгаа дээр нь та битгий одоо энэ хүнд мэдээлэл өгсөн юм чинь гэж битгий хандараа. Харин эсэргээрээ өмнө өгсөн бүх хүмүүс рүүгээ та холбогдоорой гэж байна. Какой вы нам дадите 5 советов, чтобы мы сделали супер результат за ближайшие 2 недели? Нужно, смотрите, сейчас 31 августа все, закрывается промоушен. У вас есть крутая возможность сделать минимум $100 тысяч товарооборота, поехать на этот, как там его? Банкинг, New банкинг систем. На саммит 17 октября за счет компании, заработать крутые деньги и включиться вот в этот бизнес-процесс. Вот вы можете 5 дней сделать $100 тысяч товарооборота. На 6-й день вы вообще можете, вот до 31 августа вы можете минимум $1 миллион сделать товарооборот. Вот. За 10 дней вы даже вообще можете вот сделать все 6 миллионов, это 30 миллионов долларов. Вот каждый день просто, если вы начнете сейчас максимально включитесь, вы вот за 10 дней можете сделать $30 миллионов. Каждый из вас может сделать товарооборот. А ты всего лишь 3 человека смотивировал на бизнес. И они, чтобы также зажглись и каждый день начали работать и приглашать людей. Все, нужно сейчас быстро-быстро это сделать до 31 августа. И там будет разыгрываться автомобиль Bentley. Там будет какая-то суперзвезда. Те, кто сделает больше $1 миллиона товарооборот, на гала-ужин попадут. Вас будут там встречать на этом автомобиле. Короче, красная дорожка, все у тебя будет супер-пупер. Как голливудские звезды, да? Сейчас скажу. Спасибо большое за мотивацию. За ингэж байна. Одоо энэ 2-7 хоног үлдсэн. Энэ 8 сарын 31 хүртэл ингээд бүх энэ боломжийг бити алдаарай. Та тэгээ сая долларын цалин авахыг хүсэж ивэл сарын дотор ч авч болно гэж байна. Сарын дотор хүсэх юм бол сая долларын цалин авч болно. Яаж энэ цалинт хурдан хугацаанд хүрэх вэ гэвэл танд ерөөсөө 3 бизнесийн хамтрагч хэрэгтэй. Ерөөсөө энэ бизнест хүн болгонд яг 3 бизнесийн хамтрагч хэрэгтэй. Тэр бизнесийн хамтрагч нь их мөнгөөр авах шаардлага байхгүй. Зүгээр $500 хөрөнгө оруулалт хийгээл яг ажлыг яг бизнес утгаар нь тантай хамтдаа хөдлөе гэсэн 3 бизнесийн хамтрагч байхад л та угаасаа сая доллартай болсон гэж бодож болно гэж байна. Харин та ямар системээр явах хэрэгтэй гэвэл ерөөсөө 7 хоногийн дотор хүн болгон чинь 3 хүнтэй л авах хэрэгтэй. Энэ бизнес дээр орж ирсэн гишүүн болгон ерөөсөө 7 хоногийн хугацаа. Тэр 7 хоногийн хугацаанд бүгдээрээ 3 хүнтэй болчих юм бол та хүсвэл 14 хоног, хүсвэл 13-7 хоног, эсвэл 2 сарын дотор 2-оос 3 сая долларын цалин төрөх боломжтой. Дээрээс нь таны нийт хийж байгаа борлуулалт чинь хуримтлагдаад та одоо 8 сарын 31 хүртэл ядаж $100 мянган борлуулалт багаар хийчих юм бол та 10 сарын 17-ны Таиландд болох банкны маань хамгийн том одоо жилдээ нэг л удаа болдог бүх орны хүмүүс уулздаг маш гоё том цуглаан хурал, семинар, баярын үйл ажиллагаанд ингээд хүндэтгэлийн баярын үйл ажиллагаанд оролцох боломжтой. Тэнд бол ингээд хэрвээ та тий сая долларын борлуулалт хийсэн тохиолдолд бүр
бүх захирлуудтай үдшийн зоогт орно, дэлхийн шилдэг од ирнэ, дээрээс нь та Bentley машин суглаанд авах боломжтой гэд. Яагаад бид нар ингээд тий аманд орсон шарт тосоо одоо тий гаргах одоо эсрэгээр ингэж хэлж штэ. Яагаад энэ хүлээж авч болохгүй гэж, яагаад биднэрт энэ их хэд баялаг, энэ их санхүүгийн энэ олон сая доллар ихэд яагаад бид нар гараа цосоод хүлээж авч болохгүй. Энийний тулд танд ердөө 3 яг бизнесийн хамтрагч хэрэгтэй. Энэ бол тийм хэцүү зүйл биш. Саятан болохын тулд 3 бизнесийн хамтрагчтай байна гэдэг бол таны амьдрал 100% өөрчлөгдөнө. Хамгийн гол нь та өөрөө зөрөгтэй, хурдтай байх хэрэгтэй гэж. Одоо бол ерөөсө хурд яг өнөөдрөөс эхлээд бол хамгийн чухал зүйл бол ерөөсө хурд хэрэгтэй гэж. Я сказал, что именно сегодня самое важное возможность это именно скорость, потому что именно скорость сейчас кто скорость делает, он выиграет до конца месяца, да? Да. Я сейчас пойду, а то у меня там люди. Да. Спасибо вам большое, я продолжу. Дальше им там на вопросы мотивирую. Все хорошо. Да, та бүхний 3-4 асуулт байвал асуултанд хариулъя. За, спасибо большое, что сегодня с нами были. Удачи вам. За, ингээд 3-4 асуултууд байвал та бүхний асуултанд хариулт өгье. За, ингээд Талсбек маань бол ажил руугаа яарад явчлаа. Яагаад гэх юм бол одоо Талсбек маань баг 16,000 хүний багтай. Цаг хугацаа маш давчуу байгаа. Бүх оронд том цол хийхийг хүсэж байна. Бүх хүмүүс сая долларын цалин авахыг хүсэж байгаа. Тийм учраас Талсбек маань өдөрт 10 зуун мордог. Ерөөсө өдөр болгон Талсбек бит хоёр доотлон 4-өөс 5, дунджаар 7-оос 8 хамгийн их үедээ бол 10 зуун мордог. Тэр зүүм нь болохоор одоо жишээ нь том багийн зүүм байна. Ганцаарчлсан уулзалтын зүүмүүд байгаа. За тэгээд ерөнхийдөө бол яг 2014 онд бол би хамгийн анх одоо Арман гэдэг одоо бизнесментэй бол бид нар анх нэг компанид ажиллаж байхдаа танилцж байсан. Айгүй олон хүүхдийн аав 6 хүүхдийн аав баха манай Арман ч. Тэгээд гэр бүлийн ерөөхдөө найзууд. Тэгээ 2024 онд манай гэр бүлийг яг Кипрт ураад тэгээ өөрийнх нь яг Японы витаминтэй компанид намайг яг одоо чи ингээд сарын 10,000 долларын цалин аваад манай компани захирлаар ажиллаа. Тэгээ би чамд ингээд сарын 10,000 долларын цалин өгөөд олон улсад хариуцаад ажиллаж байгаа. Яг тэр үед бол би ерөөхдөө бол яг ямар бизнес хийх вэ гэж судлаад явж байсан. Тэгээ ашигтай бактери бол тухайд оруулж ижсэн жил. Тэгээ Арманд би яг 25 оны 11 сард бид нар яг Кипр яваад баяр чимэг ээж бид нар бүгдөө хамт Кипр ороод Армантай хамт уулзаад тэгээ яг би бол ийм банкны ажилдаа хийж байна. Тухайн үед бол би өөрөө яг тэр банка танилцуулахад бол би түүхий байсан гэж хэлмээр байна. Яагаад гэх юм бол одоо би өөрөө нэг сайн итгэл бас 100% бас байхгүй. Яагаад тэр мэдлэг байхгүй учраас тэгээд дээрэс нь яг банк маань өөрөө ингээд тийм сайн хөгжөөгүй байсан учраас одоо өнөөдрийнх шиг ингэж лиценз Европын лиценз гараагүй байсан учраас Арман ч гэсэн бас тийм сүртэй хүлээж аваагүй. За тэгтээ нөгөө уулзалт болгон үр дүнд хүрэх ёстой гэдэг нь айгүй чухал байдаг. Одоо та бүхэн маргаашнаас хүмүүстэй уулзахдаа ядаж карттай болох хэрэгтэй. Хүмүүсийг картын захиалуулах, ядаж шивэлтийг хийлгэх хэрэгтэй. Тэгээ үнэгүй шивэлт байгаа шүү дээ. Тэгээ ядаж тэгээ ITO-г нь ахуулаад агент болгочих хэрэгтэй. Тэгээ би тухайн үед бол ингээд Арманд заавал чи компани агент болоо. Заавал чи $1000 ингээд гэрээ хий гэж бүр 2 хоног бүр хэлсээр хагаад гэрээг нь илгээд тэгээд бит хоёр ингээд Арман бит хоёр би Турк руу яваад Арман ажиллая гэгээд айгүй олон барилгын ажилтай байна. Саруулаа, зав алгаа, шинэ бизнес их боломж алгаа, чамайг хүндэтгээд $1000 орлоо гэж шууд шивэлдээсэн. За ингээд хэсэг хугацааны дараа ингээд буцаад одоо ингээд Талсбек очиж нөгөө юу худалдаж авахдаа би Арманы санал болгосон. Тэдний компани айгүй мундаг олон жилийн түүхтэй компани билээ. Тэр компаниас хаус байшин худалдаж аваад илүү тохиромжтой гээд энэ хоёр хүнийг холбоод тэгээд Талсбек сая Кипрт 7 хоногийн хугацаанд байхдаа Арман маань 9% цалин хаагаад одоо болохоор Алани гээд Туркийн өөрөө Туркийн иргэн. Тэгээ Алани хот дох офис дээр нь ингээд бүх лидерүүдээ ингээд шивээд ингээд ерөөхдөө тэр хүн бол бас ингээд өөрөө том зорилгоо тавиад ингээд цаг зав гаргаад ажиллаад явж байна. Тэгэхээр энэ бизнесийг энэ түүхийг яагаад энэ кейсийг яагаад ярьж байгаа гэх юм бол энэ бизнесийг эхлүүлэхэд хүмүүсийн хамгийн том алдаа нь одоо хүмүүсийг та ингээд аль хэзээ хүмүүсийн өмнөөс та шийдвэр гаргацдаг. Энэ бол хамгийн том алдаа байдаг. Жишээ нь одоо энэ хүн орох ч юм уу, орохгүй ч юм уу ингээд ямар ч хүнд та мэдээлэл өгөхдөө энэ одоо мөнгөгүй гэж магадгүй эсвэл одоо энэ хүн голж магадгүй гэдэг ч юм уу. Тийм ингээд бид нар өөрсдөө ингээд тархиараа тухайн хүнийг ингээд бүр шийдвэр гаргацдаг юм байли. Хизээч хүнийг
одоо хүний өмнөөс хүнийг хизээч ингэж бид нар дүгнж болохгүй юм байлээ шүү гэдгийг бас яг энэ сургалтын дээр хэлмээр байна. Тэгээд бидний одоо өнөөдөр бол ингээд бид нар ингээд нэг өдөрт одоо бол цаг хугацаа ингээд ямар байгаа л Улаанбаатар жишээ нь хот ямар амар төгжрээд байлээ. Тэр болгон дээр бид нар хүнтэй бичлэн уулзах ямар ч боломжгүй. Тийм учраас бидний хувьд бол одоо хамгийн зөв одоо бизнесийн маань зарчим цаг хугацаагаа хэмнэх хурдан үр дүнд хүрэх нь бол зүүн байгаа. За та бүхэн маань бол бүгдээрээ зүүмээ татсан байгаа юу? Тэгээд ерөнхийдөө бол зүүмээ татсан байвал одоо маргаашнаас эхлүүлээд та бүхэн маань одоо бид нар ингээд слайд маань гарсан байгаа. Би өнөөдөр слайдаа шалгаад тэгээд та бүхэн рүү явуулъя. Хэрвээ засгаар юм байвал бид нар нэг сайн бол орчуулаагүй байлаа. Тэгээд засгаар юмнууд байвал яг ихний ээлжинд энэ слайдаа ашиглаад ядаж орос хэл дээр юм үзүүлж байснаас ядаж монгол хэл дээр манай Монголын орчуулганд орчуулсан. Тэгэхээр энэ слайдаа үзүүлээд хүмүүст ингээд ийм бизнес байна гэдгийг ер нь бол одоо хизээ ямар ч асуудалгүй презентац өгч сурах байвал ерөөсөө олон удаа давтамжтай хийж одоо та туршлагатай болно гэсэн. Түүнээс бол одоо хүмүүсийн хамгийн том алдаа би ярьж чадахгүй шүү дээ. Би энэ бизнесийг хүмүүст танилцуулж чадахгүй шүү дээ. Тэг би яг зөв танилцуулж гэнэ гэж айцтай байдаг. Одоо бол айх цаг биш. Яагаад гэхээр хүн болгоно мөнгө хэрэгтэй байна. Хүн болгон 10,000 долларын цалин төрхийг хүсэж байна. Сая Талсбыг 17 хоногийн дотор 2 сая долларын цалин харууллаа шүү дээ. 17 хоног дотор нийт 2 сая долларын цалин харууллаа. Та тэр хийж байгаа ажлын 10% нь хүрэхэд та 200,000 доллар бөгөөд 720 сая төгрөгийн цалин авна. Та одоо тэр саяны Талсбэгийн хийсэн ажлын 10% хийхэд магадгүй та хичээгээд 10% нь л хүрлээ гэж бодоход та 700 гаруй сая төгрөгийн цалин 2хан сарын дотор аваад та 700 саятай хүн чинь бас маш олон асуудлыг шийдэн штэ. Тэрнээс жил байх боломжтой. Тэгэхэд таны цаашдаа бол нөгөө энэ бизнес чинь нэг босгочход цаашдаа тогтмол одоо энэ бизнес маань бол яг нэг тогтмол ингэж босноо тогтмол явнаа тогтмол орлоготой байна л гэсэн үг байгаа. За энд асуулт асуумаар байна. Америкийн нэгдсэн улсын иргэн болон Америкийн паспорттой хүн VPN ашиглахгүй юм хөрөнгө өдөр бүртгүүлж QR судалгаа картаас авч ID-ны. За энийг би банк хуулбарлаж аваад ирүүд нөө. За би энийг хуулбарлаж аваад тэгээд бидний агентийн чатан дээр орой Талсбэгийг завтаа болохоор хариу өгье. Яг өчтөр онгоц нь хоншлогдоод тэгээ өнөөдөр бид дөнгөж цайл холбогдлоо Талсбэгтэй. Виртуал карта USDT цэнгэлтэй хамгийн хямд аргаар цэнгэлэх арга байна гэж байна. Ерөнхийдөө бол ялгаа байхгүй. Та альж бирж альж төрөвчээс USDT Tron, BNB Smart Chain-ээр шилжүүлэл явхад бол шимтгэлгүй шууд оруулчихна гэсэн үг байна. Тэгэхээр ялгаа байхгүй USDT-ийн хувьд бол. За тэгтээ Tron бол жоохон шимтгэл өндөртэй юм билээ. BNB Smart Chain бол арай шимтгэл багтаа гэж ярьж илээ. За хоёрдугаар за тэгэхээр бид нар түрүүчийн хичээлдэр бол бид нар гол одоо зүйл ярьсан шүү дээ. За бидний хувьд бол хамгийн гол зүйл бол агент болох шаардлагатай юу? За энэ бизнесийг хийх үү? За одоо өнөөдрийн хичээлдэр бол бид нар юу ойлгож байна гэх юм бол ерөөсө 3 бизнесийн хамтрагч байх хэрэгтэй юм билээ. Ердөө 3 бизнесийн хамтрагч танд байх юм бол одоо яах нь вэ? Тэгээ бас нэг алдаа байдаг. Одоо ингээд та бүхэн маань маргаашнаас эхлүүлээд магадгүй таны багт ингээд тийм 1000 хүн байж болно, 100 хүн байж болно, 10 хүн байж болно. Бүх хүмүүс рүүгээ залгаарай. Тэгэхгүй бол нөгөө бид нар чинь ингээл энэ орцсон юм чинь ингээл энэ хүн манай гişүү юм чинь ингээ орхичдаг. Гэтэл тэр хүн ингээ бүр 2 жилийн өмнөх мэдээлэлтэйгээ ингээ явж идэг. Тэнгууд одоо ингээл Арман ч гэсэн айл миний 11 сард өгсөн мэдээлэлтэй л явж исэн байгаа байхгүй. Тэнгууд сая Талсбэг очоод хүүе эн чи ийм болцсон штэ, банк чи ийм болцсон штэ гэсэн чи Арман бүр над руу залгаад хүүшийн Кристина чи ямар гоё бизнестэй болсон бэ? Надад ч энэ айгүй сонирхолтой байна. Би энэ бизнесийг яг утгаар нь бүр хиймээр байна. Би тэр Дивон арга хэмжээнд дээр айгүй том цалтай очмоор нь би юм амбицтай байна гэд шууд Талсбэгтэй нийлэл ажлыг явуулчих жоохгүй. Эрэгтэй хүмүүс чинь хоорондоо уулзралал ажлыг явуулчих. Би заавал тэнд ингээл байнга мэдээлэл өгөх шаардлага байхгүй. Тэгэл Талсбэг Арман хоёр маань ажиллаа ихэд тийм үстэй бид нар цалингаа авч яана л гэсэн үг байхгүй. Тэгэхээр нэг ёсны одоо өмнө байсан харилцагч нартайгаа маргаашнаас эхлүүлээ заавал дахин холбогдох нь бол их чухал байгаа. За дээрэс нь одоо би та бүхний одоо ерөнхийдөө бол слайдыг явуулна. Тэр слайдн дээр та бүхэн маань ажилд сураад одоо маргаашнаас эхлүүлээд өдөр болгон нэг хүнд зүүмээр мэдээлэл өгмөр байна. Хичээмээр байна. Зүүмийн талбар бол маш чухал. Та тийм учраас зүүмээр мэдээлэл өгмөр байна. Бидний зүгээс бол одоо яах вэ гэвэл ойрын 14 хоногийн хугацаанд аль болох баг өдөр болгон шинэ хүмүүс зориулсан
мэдээлэл орноо. Бараг л өдөр болгон шинэ хүмүүст зориулсан мэдээлэл орно. Та өөрөө өгч чадахгүй байгаа үедээ шууд одоо эргэлзэж байгаа үедээ бол та магадгүй шууд бидний зүүм рүү оруулах юм бол бид нар яг зэгцтэй ингээд мэдээлэл өгөөл тэгээ юу яа чинь хүмүүстээ зүүмийн мэдээлэл бол өгнөө 8-аас 9-өөс гэдгийг бид нар одоо ингээд бас цагийн хуваарийн тухай үед нь дараа тавиад явчихна. За дараагийн сургалтын дээр за өнөөдрийн сургалтын дээр бол ердөө яаж 16,000 хүний багтай болсон бэ гэдэг 16,000 хүний багтай хүний бодит кейсийг бол бид нар судаллаа. Тэр хүн бол хэллээ. Ерөөсөө 3 бизнесийн хамтрагч байхад ядаж $500 хүн агент болно шүү дээ, хөдөлт хөрөнгө оруулсан 3 бизнесийн хамтрагчтай байхад бол шууд бизнес чи эхлэн тэр 3 хүн эхний 7 хоног дотор 3 хүнтэй болох хэвээр. Бүх хүн 3 хүнтэй болох хэвээр. Ингээл энэ системээр явчих юм бол та 17 он дараа гэхэд бол яг энэ системийг зөв тавьсан бол $2-3 сая долларын цалин дүрнэ. Хэрвээ та магадгүй энэ системийн 10% биелүүлэхэд та $200-300 мянган долларын цалин авсан байна гэж бол Талсбек маань бол хэллээ. За мөн дээрэс нь нэмж хэлэхэд бол олон улсын зах зээл дээр бас давхар ажиллах хэрэгтэй. Ганцхан Монгол гэж харахгүй давхар одоо бид нар ингээл ганцхан Монголдоо хэлэхгүй одоо та бүхэн маань Европод хэдэн мянган монголчууд амьдарч байна. Солонгост хэдэн мянган монголчууд амьдарч байна. Япон, тэгэл Америк гэл зөндөө олон улс орнд ганцхан монголчууд гэлтгүй ингээл аль надад та бүр ингээд дэвтрээ гаргаад бичих хэрэгтэй. За аль улсад тэгээ би одоо ингээд ерөөдөө бол хамгийн анх яг Казахстанд ингээд очичоод за Казахстанд одоо ямар хүмүүс байгаа вэ? Бүгднгийнх нь нэрсийн чагсаалтыг бичээд ёстой бүх хүмүүс орсон. Надад тэр үнэхээр таалагдсан. Ягаад гэвэл бүх улсын хүмүүс маань орсон $500, $1000. Ягаад гэвэл тэрийг холыг зориод ирсэн учраас хүмүүс айгүй хүндлээд тэгээ энэ ч нөө банк гэдэг утгаар айгүй нэр хүндтэй олон хүмүүс одоо тий зээлийн үйлчлэгээ ийм үйлчлэгээнүүд гээд бүтээгдэхүүнүүд ингээд танилцуулахаар хүмүүс айгүй таатай хүлээж авдаг. Хамгийн гол нь нөгөө үр дүнд хүрэхгүй гэрээгээ хийлгэж чадахгүй одоо байгаад байгаа шалтгаан нь бидний ерөөсөө энэ толгойн дотор байгаа юм лээ. Бид нар өөрсдөө тархин дотор ингээд хязгаарыг тавьчихаар одоо яах бол одоо эн чинь ийм байна шүү дээ гэл эсвэл өөр компани ингээд баахан түүхүүдийг сонсоод айцтай байх ч юм уу тий энэ бүхнээс олж бидний бизнес ингэж гацалтын байдалтай бол ордын байлээ. Түүнээс бол ямар ч цаг үе 100 ч бай, үйлч бай энэ бизнес явдгаар явна. Одоо бол энэ 14 хоногийн хугацаанд ёстой амжсан хүмүүс нь л хувьцаатай болно. Тийм учраас та бүхэн маань энэ хувьцаан дээр бол амжаад олон хүмүүсийг хувьцаа эзэмшиж болгоорой. Энэ хувьцаа энэ одоо ITO-гийн борлуулалтын дараа яг энэ маркетинг ажилтгаараа ажиллана, энэ 3-ын систем ажилтгаараа ажиллана. Зүгээр бид нар шинэ бүтээгдэхүүн дээрээ илүү их өндөр цалинтай, илүү их боломжтой ажиллаа хийгээл явна гэсэн үг байна. Тийм учраас бүгдээр энэ боломжийг бол бити алдаарай гэж хэлмээр байна. Тэгээд би сая бас нэг жилийн өмнө нэг гэрээ хийлгээд оруулсан байсан кредит бүсгүүдээ сая 2 хоногийн өмнө би холбогдоод ерөөсөө ажиллахгүй байхгүй. Уул нь нөхөр нь банкны салбарын захирал байсан. Тэгээ би сая өөрт нь хэллээ. Чиний ингээд бизнес яаж ийм гэдэг. Бид тээр ярилцсан л да. Тэгээ тэр өөрөө анализ хийж байгаа байхгүй. Нэрээ бодоод байсан чи ингээд би чиний бизнесийг ингээд санал орсон бизнесийг зүгээр оржоол хайцсан байлээ. Гэтэл би ингээд 1 жилийн хугацаанд янз бүрийн бизнес хийгээд үдсэн. Тэгээ одоогийн бодлоор би хасах $10,000 өртөө явж байгаа байхгүй. Тэгсэн мөртөө ерөөсөө Wi-Fi D1-ыг хийгээгүй өөр ингээд бизнес хийгээд хасах $10,000 ингээд өртөө явж байна. Тэгэхээр би Талсбекийн кейсийг ярьсан. Хоёулаа санаж нөө жилийн өмнө Талсбек дуулахад Талсбек бол арай сая долларын цалин түрээг байсан. Одоо ингээд хэдэн сая долларын цалин авж байна. Тэгээ Талсбекийн багаас тэр Гүрьянда гэдэг айгүй мундаг эмэгтэй бас ингээд Талсбекээс илүү бараг цалин аваад явж байна. Тэгээ зөндөө олон ингээд кейсүүд байна. Тэгэхээр яагаад бид нар ингээд яг нүдэн дээр ингээд ийм том боломж байхад хааны газраас хайх ёстой гэж тэг битээр ярилцаад ерөөдөө бол яг хоёлоо орс хэл дээр зүүмээ цуг хамтарч ороод тэг ингээд ерөөдөө бизнесийн хамтрагч гэдэг маань болохоор одоо бид нар ингээд тэр хүн зөвхөн энэ бизнесийг ойлгуулж зөвхөн 3 хүнтэй бол гэж хэлэхтэй чухал биш. Тэр хүн туслана гэдэг маань болохоор одоо чинь хамтарч мэдээлэл ордог ч юм уу. Тэр хүнд одоо энэ цаашдын одоо тэг ингээд бизнест нь яг гаргалгаануудыг хамтдаа ингэж гаргаж явах нь илүү яг бизнесийн хамтрагч тэг зөвлөгч спонсор гэж явах хэрэгтэй юм билээ. Түүнээс бол одоо ингээд за би 3 хүнтэй болсон. Одоо чи 3 хүнтэй бол гэж зөвхөн 3 хүнтэй болохын тулд тэг ингээд мэдээж тэр бол зөв даган дурах систем явна. Та ямар байна? Таны багийн хүмүүс. Та 3 хүнгүй бол таны багийн хүн 3 хүнээ урьж чадахгүй. Та 3 хүнээ урьвал $75 цалин авал таны 3 хүн чинь дараагийн 7 хоног 3 хүнээ урьчих юм бол ямар ч хүн яг таныг дуурайгаал явна. За би нараа чадчих байгаа юм чинь би сараа юм чи би сараа чаддгаараа чадна.
Яагаад нараад чадж байгаа юм чи би чадахгүй гэж. Ингээд ерөөхдөө даган дурах систем бол явнаа гэсэн үг. Тий, ер нь бол багийн оноо, багийн хөрөнгө оруулалтууд бол бүгд хоримтлагддаг. Тэгээ одоо бол бид бол хамгийн шилдэг бүтээгдэхүүн дээр ажиллаж байгаа. Жишээ нь ингээл гоо сайхны бүтээгдэхүүн гэх юм бол маш их өрсөлдөгч нар байна. Тэгээ өдөр болгон тренд өөрчлөгдөж байна. Одоо зүгээр нэг тос байдаг гэсэн бол одоо бараг л тосыг шингээдэг аппарат гарцсан. Аппарат байсан бол одоо бараг неонжуулдаг маск гарцсан гэл нэг бүтээгдэхүүн гоо сайхных гэхэл хэдэн мянган өрсөлдөгч танд байгаа. Тураах бүтээгдэхүүн гэхэд хэдэн мянган өрсөлдөгч байгаа. Тэгээ дээрэс нь ингээл маш хэцүү шүү дээ ер нь ингээл тэг бүтээгдэхүүнтэй ажиллахад. Банкны одоо D1 бүтээгдэхүүн бол ямар ч өрсөлдөгч байхгүй байхгүй юу? Ямар ч өрсөлдөгч байхгүй. Тэгээ дээрэс нь 18 насны бүх хүмүүс хэрэгтэй энэ карт бол. Тэгэхээр нөгөө өөрөө бүтээгдэхүүн нь нөгөө цоошин нь өрсөлдөгчгүй учраас ямар ч хүнд тайлбарлахад хамгийн гол нь ойлгуулж чадчихэв нөө ойлгуулж чадахгүй байна уу гэж тэр л хоёр зүйл байдаг. Тэгээ дээрэс нь бол одоо ингээд бид нар бол одоо ингээд анх 2 жилийн өмнө бол яг энэ банкыг хүмүүс танилцуулаад гэрээ хийлгэж яхад бол аюу хэцүү байсан. Бид нар ингээл яг юу яриад байгаач заримдаа өөрсдөө ойлгохгүй. Одоо бол маш амархан болцсон. Яагаад гэх юм бол бидэрт өөрсдөнд итгэл үнэмшил байна. Өөрсдөө бүтээгдэхүүнээ тогтмол хэрэгжилж байна. Тогтмол цалин гарч байна. Тогтмол ингээд банк маань өөрөө бүр ингээд бидрийг одоо бид нар ойлгоод амжихгүй бүр ингээд маш их шинэ мэдээллүүд ингээд гараад маш хурдан хугацаанд банк маань хөгжөөд байгаа байхгүй. Зарим тохиолдолд бид нар амжихгүй ч тэр банкыг ойлгож. Тийм учраас одоо бол энэ банкны системийг бол хүмүүст ярихад бол маш амархан байна л гэж хэлмээр байна. Ердөө бол за тэгээд дээрэс нь бол за би өөрийнхөө 2500 хүний багийг бүрдүүлсэн амжилтын бас нууцыг ярья. Тэгээд дээрэс нь миний амжилт бол бүр үнэхээр супер гэж хэлбэр. Яагаад гэх юм бол жишээ нь би ингээ Малайзтэй надад бол тийм супер англи хэл бол байхгүй. Тэгээд би ингээ орчуулагч аваад зүгээр ингээ бүр янз бүрийн хүмүүстэй уулзч үзсэн. Эхний сар бол үнэхээр шантарсан, 2 сар бол шантарсан. Яагаад тэгэхээр яваал байдаг. Үсрээл хүмүүс ингээд надад итгэхгүй $500 орж исэн байхгүй. Яагаад гэх юм бол тэд чинь ингээд бодож байгаа байхгүй. Нэг Монгол эмэгтэй ирсэн. Тэгээ нэг орчуулагч ирсэн. Тийм $500 ер нь бол шүү дээ яг үнэндээ хэлэхгүй. Гадаад хүнийг гадаадд нь очиод тэгээд их оронд нь одоо чинь бид нар ч гэсэн өнөөдөр ингээд гадаад нэг нөхөр за манай монголчууд бол гэхдээ хүнд амар итгэдэг. Ялангуяа гадныхын гол манай монголчууд ингээд амар итгээл шууд ингээд бүтээгдэхүүн худалдаж авдаг ч юм уу ингээд бас нэг арай тийм өөр манай монголчууд ийм темпний хүмүүс юм билээ. Яг Малайз хүмүүс бол би бол зүгээр шууд хэлэхэд бол маш муу санаатай. Маш нарийн. Тэгээ ингээд бүр ингээд жишээ нь би ингээд Казахстанд очиод ингээд хүнд мэдээлэл өгөнгөт ваа ямар гоё ингээд арай ахын дүүс шиг юм шиг одоо Монгол Казахстанууд ч арай нэг илгэмсүүж юм шиг ингээд арай ойрхон тий орсоор хүртэл би өөр ингээд аюу чөлөөтэй ингээд ярьчин. Яг ингээд тэр гадаадд ингээд очиход би ингээд амар шоконд орж ирсэн. Ягаад тэр ингээд жишээ нь би ингээд Казахстан ч юм уу Монгол ч юм уу зүгээр л ингээд хүнд мэдээлэл өгөхөд доотлон $1000 тэгээд 3 5 $10,000 багцаар ингээд хүмүүс аваад ингээл айгүй асуудалгүй ингээл ажил маань явж байсан чинь ингээл яг Малайзд очиод ингээл гаццсан. Яасан гэсэн чинь нэгдүгээр 12 сард хууль нь гарцсан. Одоо чи ингээ крипто валют кофе шопт ингээ ярих юм бол ресторан ингээ крипто валют ярих юм бол чамайг шууд цагдаа ирээд баривчлана. Ягаад гэхээр Малайзчууд амар хэмжээний мөнгө алдсан. Бүх нөгөө хуурамч крипто валют руу ороод тэгээ айгүй тийм яг нөгөө бүр амар алдсаар хагаад хүмүүс нь ч мөнгөгүй болсон, итгэл үнэмшлгүй болсон үед нь би очисон юм билээ. Бүр ингээд дээрэс нь хууль гарцсан. Бараг ингээд намайг яриа сууж байхад бүр хүмүүс гайхадсан байхгүй юу ингээд крипто валют яриа суугаад. Би яагаад тэр хуулийг мэдгүй, юм мэдгүй хүнд юм халддаггүй гэдэг шиг. Тэгээд сайхан ингээд крипто валют койно яриалсэн чинь над руу нэг залуу ирж мэдээлэл өгсөн. Чи ингээд хамаагүй бас ярьж болохгүй. Чи дээрэс нь гадны иргэн турист чи аялал жуулчлалын системээр орж ирсэн. Ажлын системээр визээр биш. Тэгээ энд ийм юм бичиг баримт бүрдүүлж чи ингэж ажиллах ёстой гэл тэрээс айгүй тийм хатуу хүн байсан. Тэгээ тэгхгүй бол чамааг ингээд захын хүн энэ зөөгч ч гэсэн ингээд чамааг цагдаа дуудаал чи шууд баримтлагдаал тэгээ чамтай юу болохыг мэдгүй чи өмгөөлөгч аваад тэгээ чи дээрэс нь ингээд энэ улсад хитгэхэр уудсан ингээд чамд маш их одоо асуудал гарнаа. Чи бол хүний газар ингээд ажил тэгээ би айцтай болж эхэлж байгаа байхгүй. Нэрээ чи би чинь бас за энэ бүх яриа яг. За тэгэнгүүт хүн орж эхэллээ. За ингээд бүтэн сар ярьсаар хагаад бас хүн чинь ингээд явсаар хагаад ингээд мэдээж ямар нэгэн үр дүнд хүрдэм байх. За тэгсэн чинь бүгдээрээ анхны толгойн $500 орсон. За нөгөө $500 орсон хүний багийнх нь бүгдээрээ тэр хүнийг асуугаад чи хэдээр орсон нөгөө 500. Ерөөсө бүх багийнхан маань 500-аар орж байгаа байхгүй. Тэгэнгүүт ингээд би амар харамсалтай байгаа байхгүй. Тэг ингээд өдөржингөө орчуулагчийн мөнгө 40 өдрийн $50. Тэгээд дээрэс нь өөрөө хоол, хүнс, такси амар үнэтэй.
Тэгэл бүр өдөр болгон 200 300 доллар гараад идэг. 500-аар л хүмүүс ороод идэг. Тэгээд за орон нутгаар нь явж үзьгээд. Тэгээ ерөнхийдөө бол яг сэтгүү нь бол асар нөгөө нэг юм яг тийм үед нь очсон. Тэгээ бичиг баримтаа бид нар чинь бас шинээр өгөөд үйл ажиллагаа явуулах бичиг баримтаа авах гээд ингээд удаан цаг хугацаа өнгөрөөд тэгэнгүүт яг юу ойлгосон бэ гэхээр ерөнхийдөө бол гэхдээ би бол Малайзын зах зээл дээр бол маш их ингээд одоо бол бүр супер ажиллана. Яагаад гэх юм бол бүх системээ бэлтгэсэн, бүх юмнууд тэг шинэ бүтээгдэхүүнээ бид хүлээж байгаа. Тэгээ би бүх орон нутгаар нь явж үзсэн. Тэгээ ер нь бол яг юу ойлгосон бэ гэх юм бол ердөө чи бүх зүйл дээр туршлагатай болд юм лээ. Тэгэхээр та ингээд магадгүй мэдээлэл өгөөд тэр хүн орохгүй эсвэл тэр хүн ингээд бухимдах ч юм уу эсвэл таныг ингээд чи ийм хулхны юм яриад тахтаа яад ингээд уурлах ч юм. Тэр болгонд та талархах хэрэгтэй юм лээ. Та ингээд үгүй гэж хэлж байгаа хариу болгонд одоо бол би ингээд талархаж байгаа байхгүй юу? Яагаад гэх юм бол хүн болгон ингээд тийм ээ гэж ороодсон бол ингээд миний хувьд бол би ингээд туршлагатай болж чадахгүйсэн мөлий. Ингээд бүх юм амархан. Одоо Казахстанд ажиллахад бол амархан тэг би шантраад буцаад Казахстан явдаг ч юм уу гэж бодож ирсэн. Зөндөө үе байсан. Гэхдээ би бол яг Азийн зах зээлийг барьчих юм бол асар олон мянган хүн орно гэдгийг мэдчихсэн учраас би эцсийн хүртэл яхана бол тэмцсэн. Тэгэнгүүт одоо яг нөгөө айгүй олон хүмүүс ингээд үгүй гэж хэлт юм байлээ. Тэгэхээр нөгөө бид нар тэрийг болохоор ингээд амар ингээд шантраал одоо та нар ингээд шантарна маргаашнаас эхлээд та нар ингээд хүмүүс өрөнгөд хүнд мэдээлэл өгөнгөд гүү эсвэл мөнгө байхгүй өөстө би тэр компани шатсан тэр компани улсаараа шатсан юм шиг малайз улсаараа шатсан крипто валют гэдэг үгийг битгий яргээд тэгээ бид нар бүр тусгай систем гаргаж ажилласан. Яаж ажилласан гэхээр бид нар нэгч Wi-Fi токен гэж ярихгүйгээр зөвхөн карта ярьсан. За тэгээ сүүлдээ нөгөө $500 ч хүмүүс орхоо ойлоод баахан доллараар карта аваад бөө азж байгаа л та хүмүүс. Тэгээ би бүр сүүлдээ амар ингээд шантраад сүүлдээ мөнгө төгрөг дуусаад тэгээ би бүр ингээд сүүлдээ ингээд баахан $10 хүмүүс карта аваад идэг. Тэгсэн чинь амар азтайсэн мөгөхгүй. Одоо ингээд бодоход ягаад гэвэл тэд нар бүгдээрээ карта уншуулдаг. Тэгэхээр бараг зүгээр нэг $500 IT авахуулаад нэг удаагийн цалин авах уу эсвэл насан туршдаа Малайзууд карта уншуулад надад өдөр болгон нэг Малайз хүнээс одоо ингээд өдөрт нэг $3-4 нэг хүнээс орж ирж байна. 200 гэдэг чинь надад өдөрт нэг за $100 ч юм ингээд Малайзаас орж байгаа байхгүй. Хөөхий тэгээ яах вэ бас сарын $3,000 ингээд нэг улсаас ингээд орж ирэх нэ штий. Ядаж карта авсан байхад. Тэгэнгүүт нөгөө бүх одоо нэг Оросын нэг зүрц зүг гэдэг байхгүй юу? Ямарваа нэгэн юм болж исэн болсон л тэр ямар нэгэн сайн болох ёстой зүйл болдгороо болно гэдэг шиг. Тэгэнгүүт одоо ингээд бид нар одоо би буцаад очих юм бол амар олон хүмүүсийг таньдаг болсон. Айгүй олон найз нөхдөд болсон. Тэгэл хуулийн зөвлөх авсан. Тэг ингээд бүр маш бараг л тэр улсад бараг л би өөр ингээд учраа олцоод байгаа байхгүй. Тэгэхээр альваа нэг бизнес дээр та өнөөдөр таны ажил үр дүнтэй байх. Өдөр болгон үр дүнтэй байх албагүй. Өдөр болгон хүмүүс инехгүй. Өдөр болгон хүмүүс магтахгүй таныг. Өдөр болгон та энэ бизнесийг ярихаар ойлгохгүй. Ялангуяа энэ бизнес бол төвчээрийн хязгаарыг бардаж шүү гэдгийг шууд хэлмээр байна. Яагаад гэхээр одоо ингээд огт крипто валют гэдэг үгийг ч мэдгүй хүнд крипто валютыг ойлгуулад бүхэл бүтэн биткойны хичээл ороод дээрээс нь крипто валютын карт гэж юу гэдгийг нь ойлгуулад тэгээ крипто валютын банк гэдгийг нь ойлгуулад тэгээ крипто валютын банкны системийг нь ойлгуулад тэгээ дээрээс нь энэ крипто валют дээр цалинтай болж болдгийг нь ойлгуулад маркетингийг нь ойлгуулад тэг ингээд цаг 2 цаг ярьсны дараа тэр хүн юу ч ойлгохгүй байхаар амар шантардаг шүү манайхаа. Тэр үед яах ёстой вэ гэхээр нэг л зүйлийг ойлгох ёстой. Энэ хүн өнөөдөр ойлгоогүй ч гэсэн энэ хүн маргааш ингэж яах нь ойлгоно гэдгийг та ойлгох ёстой. Тэгэнгүүт дээрээс нь чи тэр хүнд ойлгуулахын тулд гадаадад 100-200 мянган төгрөгөөр такси аваад тэгээ тэр хүнд хоол авч өгөөд тэгээ тэр хүн ингээд орчуулагчийн $40 цалин өгөөд тэгээ тэр хүн ойлгохгүй байгаа байхгүй юу? Яагаад тэр хүн крипто валютыг мэддэггүй байхгүй юу? Тийм учраас энэ бизнес бол асар төвчээртэй байх ёстой. Альваа нэгэн одоо төвчээрийн дараа асар том үр дүнд хүрнэ. За дээрээс нь хизээч хүнийг голчлохгүй. Одоо магадгүй энэ хүн ажиллахгүй юу? Ажиллах уу? Одоо бид нар ингээм монголчууд ингээ хүнийг ингээл гаднаас нь дүндэн штэ айгу. Ерөөсөө тэгжлэхгүй. Эсрэгээрээ бүр ингээд харахад ажиллахааргүй юм шиг хүн бүр асар супер үр дүнд хүрсэн. Одоо жишээ нь Талспекийн багт 60 настай эмэгтэй гэхгүй тэтгэвч гарсан. Бараг 16 мянган хүний 8 мянган тэр хүний баг. Гүляйнда гээд бараг 10 мянга ч гэж магадгүй. Би тэр эмэгтэйд уулзчихсан. Тэр эмэгтэй яг энэ бизнесийн өмнө Монгол мөнгөөр 200 сая өрөнд орсон юм билээ. Нэг компанид ороод нөгөө хөрөнгө оруулалтын компанид ороод
юу лээ тэр нэр нь. За тэр нэрийг бол мэдэхгүй байна. За тэгэн гот нөгөө баах хүмүүсийг оруулаад нөгөө хүмүүс нь цагдаад өгөөд тэгээ ингээ 2-300 сая өрөнд ороод тэгээ 60 настай даралтан нэгсээд зүрхэн нөгдөөд тэгээ бүр ингээ амьдрал нь бүр ингээ маш хүнд хар бараан үед нь талспектэй танилцаад тэгээ талспекийг ер нь бол хальт мэддэг байсан юм билээ. Тэгээ шууд энэ бизнесийг ингээ ямар ч нөгөө ямар ч гаргалгаагүй одоо өөр ямар ч сонголтгүй болоод хийсэн юм билээ. Одоо нэг хүнд нэг амьдрал нэг сонголтгүй гэж хэлдэг шүү дээ. Одоо ингээл за одоо энэс өөр надад гаргалгаа байхгүй. Тэгэхээр тэр бизнесийг хийгээл ерөөсөө нөгөө амар өртөө учраас буцах замгүй өдөр шөнөгүй хүмүүс уцсан гэж хэлээ. Тэгэл өдөрт 100 удаа залгаад нөгөө хүмүүс нь өстой өөдөөс нь баг чи өстой муу өөр ч юм чи юу хийгээд байна гэж баг өөрийн загиндаг гэсэн гэж байгаа байхгүй. Тэгээ хөөрхий өстой охиндоо нөгөө нэг ингээл амар гой өөрөө ингээл хувцас эзэмш болохыг мөрөддөг гэсэн гэж байгаа байхгүй. Тэгээ охиндоо ингээл охин 17 настай ингээл охиндоо ингээл амар хувцас тоолгоо гээл мөрөөдөл охин 17 настай учраас тэгээ $250 хамгийн анх охиндоо аккаунт нэгээд тэгээ цалингаараа нэмсээр гад охиныхоо аккаунтыг 5,000 олгоод тэгээ жилийн дараа охинд нь $100,000 олборлолт ороод тэгээ өөрөө болохоор сая долларт болсон юм байлээ. Одоо бол Гүлэйнд бол үнэхээр амьдрал нь бол супер өөрчлөгдсөн. Тэгээ тэр эмэгтэй анхны Дубайд энэ компани урилгаар Reef Collins-тай уулзсан киргиз эмэгтэй байхгүй юу? Анх бүр ингээд тэгээд нэг зураг надад үзүүлж ирсэн. Тэсн ингээд Reef Collins-ыг бүр ингээд бэлхүүсээр нь тэрсэн заяа бараг ихнэр шиг нь. Тэг амар эвтер хооронд ингээд ярилцаа тэр эмэгтэй. Вау чи ингээд та ингээ яагаад энийгээ бүр амар тэрсэн гэж би асуухгүй юу? Тэгсэн чи Photoshop биш гэж харагдуулахын тулд би ингээ бүр ингээд яагаад тэр хүмүүс намайг Reef Collins гэрээ энэ Reef Collins нь баг байдаг ч юм уу байдгүй ч юм уу энэ баг нэг үлгэр шиг юм яриа явж нөгөө 60 настай эмэгтэй гэж ингээ настай хүн болохоор ингээ хүмүүс шоолоодсэн гинэ. Тэгээд Reef Collins-аас очиод шууд асуусан гэж байна. За би ингээд өөрөөс чи асуумаар байна. Энэ компани дампуурахгүй гэж асуусан гэж байгаа байхгүй бүр ингээд шууд нүдрүү нь харж агаад. Тэгээ тэр бүр ингээд тэр хүнийг бүр ингээд шоконд ортол асуусан гэж байгаа байхгүй. Тэгээ тэр хүн хэлж байгаа байхгүй би ингээд хизээч өөрийнхөө нэр хүндийг те энэ би цаг хугацааг өдөө би гэсэн бас тэр бомд надад ямар ч шаардлага байхгүй. Би бол зүгээр л энэ системийн төлөө бид ингээ явна. Ингээд тэр одоо тайлбарыг авсан байгаа байхгүй. Тэгээ бүр ингээ яг өөдөөс нь харж байгаад энэ захирлууд руу чи ста нэрээ яг энэ бизнесийг дампууруулахгүй гэж асууж байсан. Тийм эмэгтэй ягаад тэр өмнөх нөгөө амьдралд нь юм хар бараан юм үр дүн гарцсан. Тэгээ тэр эмэгтэйг бол хинч тийм үр дүнд амжилтанд хүрнэ гэж бодоогүй байсан. Тэгээ тэр эмэгтэй бол ингээ амжилтанд хүрцээ одоо ингээд өстө бүр галзуу нэг юм шар бүсгүй байд юм аа. Тэгээд та бүхэн дараагийн хичээл дээр би одоо бас урилга өгсөн байгаа хариу ирээг байгаа. Одоо нөгөө эд завгүй ажиллаж байгаа. Тэгээд тэгэхээр хэдэн настай ч вэ? Таны амьдралд ямар ч асуудал гарсан бэ? Та яг зорилгоо тавиал яг ингээ бух шиг ингээл одоо нэг бас ингээл дайраал ажиллах юм бол тэг би ер нь бодсон л да яг энэ Vify дээр бол яг ингээд ямар хүмүүс ингээд үр дүнд хүрч байгаа юм бол бүр нэн шаардлагатай хүмүүс те одоо ингээд санхүүгийн эрхчлөнд одоо талспек ч гэсэн ингээд харах юм бол 5 удаа дампуурж исэн гэж байгаа байхгүй талспек. Тэг хамгийн сүүлд бол талспек бол бүр Москвад оёдлын үйлдвэр нээгээд тэгээ ингээд Москвад оёдлын үйлдвэр нээгээд тэг ингээд Москвад ингээд амар их оёдлын машин аваад амар олон хүмүүс цалинжуулаад ингээд оёдлын үйлдвэр нээсэн ингээд Оросд ингээд эд бүр ингээд байраа зараад ингээд бүх мөнгө оруулсан. Тэгсэн чинь коронавирус болцсон. За тэгээд шууд дампуурсан байна. Коронавирус болоод дампуураад тэг ингээд очсон чинь ингээд тэгээ нэг найздаа үлдээсэн чинь нөгөө машин коронавирусын дараа 2 жилийн дараа нөгөө хориг моргон тавигдаад очсон чинь машин ч байхгүй нөгөө баахан материал нь ч байхгүй тэг ингээд маш хүнд байдалтай ингээд орж исэн. Тэгээд ер нь бол талспек мөн бол 5 удаа дампуурж исэн байлээ бизнест ажиллаа 90 оноос хойш уламжлалт бизнес хийгээд. Гэхдээ бол 5 удаа долларын сайтан буцаад босч исэн. Тийм мундаг түүхтэй. Ер нь бол ингээд яг амьдрал үтсэн. Тэг ингээд ийм мундаг одоо юм. Тэгээд залуу байгаа. Тэгээд бас л 56 настай. Тэгээд бас л 56 наснда ингээд өнөөдөр ингээд тий хүссэн газараа байшингаа худалдаж аваад хүссэн орноор зүгээр талспек бол битээр ингээд цуг ингээд Астанад цуг сургалтаар очиж байхад бол талспек бол зөвхөн өдрийн $200-аас $300 буудалд буудаг. Тэгээ ерөөсө одоо бол талспек бол юмны үнийг ч харах байлцсан. Одоо зүгээр хамгийн гоё гэсэн юмнуудыг хэрэглээл явж ин магадгүй тий энэ хүн одоо ингээд цаг нь ирсэн гэж байж болно шүү дээ. Магадгүй таны ч гэсэн өнөөдөр цаг хугацаа ирсэн гэж болж та ч гэсэн яагаад тий бүр ингээд Монголын хамгийн үнэтэй тэр Sky Town жилөө хамгийн үнэтэй тэр нүхт мөхтөд хідэн тэр бумын хаусд амьдарч болохгүй гэж та яагаад
өнөөдөр 1 тэрбумын машин тэр том компани захирлууд чи унж болохгүй гэж. Та тийм муу хүн гэж юу? Та ч гэсэн ялгаа авахгүй энэ дэлхий дээр 7 тэрбум хүний ялгаа авахгүй та адилхан аав ээжийн хүүхэд, адилхан бурхны хүүхэд, адилхан л өвөг дээдтэй. Та ч гэсэн энэ хороо дээр нэг удаа ирсэн амьдрал, нэг л удаа танд олдож байгаа энэ амьдралыг яагаад та бас адилхан баян байж болохгүй гэж. Тийм үстэй. Яагаад та адилхан сарын сая долларын цалин аваад талспектай хамт хоёулаа хамт киберт хөтөлцөөд ингээ сайхан хаус судалдаж аваад ингээд амьдарч болохгүй гэж. Та ч гэсэн өнөөдөр яагаад энэ боломжийг атгах болохгүй гэж. Тэр талспек шиг тэр хөөхий тэр өрөнд орсон гүлэнда эмхтэй шиг энэ боломжийг атгаад алхаж болохгүй гэж. Тэгээд тэмцэж болохгүй гэж. Нэг л удаа та 1 жилийн хугацаанд ажиллажхад дараа жилээс та зүгээр амьдрал чинь бол зүгээр л одоо хосгүй баян гэж хэлдэг бол болно шүү дээ. Тэгэхэд та заавал Монголд ш гадаадд амьдарч болно. Таны хүүхдүүд нэг л удаа та зүтгэжгээд таны хүүхдүүд насан туршдаа баян амьдрна. Үр зээлгүй. Тэгээ өнөөдөр бол яг энэ боломж бол монголчуудад бас ирсэн байгаа шүү. Яг гоо бид нар хожуу ухаарж байна. Гэхдээ яг гоо боломж байгаа. Тийм учраас та тань өгөх одоо миний хувьд бол 3 зөвлөгөө гэх юм бол нэрсийн чагсаалтаа гаргаач. Маргаашнаас эхлүүлээд хамаагүй бүх хүмүүсийн нэрсийн чагсаалтыг бичээ, дугаараа бичээд бүгдэн рүү залга. Бүгдэнд нь хувьцаагаа санал болгох. Хамаагүй хувьцааны мөнгө байхгүй бол картаа санал болгох. Яагаад гэх юм бол карт гэдэг чинь 1-р үеч вэ, 100-р үеч вэ, хэддгээр үеч вэ? Ерөөсөө картаараа та шимтгэл одоо тэр хүмүүс карт уншуулж байгаа та цалингаа аваад явнаа л гэсэн үг байгаа. За тэгээд дээрэс нь бол нэмж хэлэхэд бол 1-р дүрэн бол нэрсийн чагсаалтаа мэйл асуулт бүртгүүлж байна. 1-р эдийн биш хүн бас жарна мэйлэр цаадтай байгаа засч өгч бичиж болох. За над руу нөгөө хувь чат руу биччихээрэй. За яг энэ спорттой холбоотой асуудал байл. За тэгээ 2-р 3-4 яг өөрийн яг туршлаган дээр заасан миний амьдралын FIFA-тай өнгөрөөсөн ялангуяа гадаад хүнийг ингээд 1500 гадаад хүний багтаа штэ би чи 1500 гадаад хүмүүсийн багтай. Энд чи бас амар том бас л туршлага штэ манайхаа. Монгол хүнд оруулахад амархан бохгүй юу? Монголоор ярьчин ядаж их орондоо ингээл те их орондоо өнөөдөр хүн оруулна гэдэг бол хамгийн амархан. Би бол нүдэ анаад ч одоо Монголд ажиллахад очиод ажиллах бэлэн байна. Хамгийн гол нь яг тэр гадаадад ажиллаж гадны тэр сэтгүүтэй хүмүүсийг оруулна гэдэг бол хамгийн хэцүү байхгүй юу? Тэр хүнтэй 1-р итгэл байх хэрэгтэй. Тэгэхээр 1-р дүрэн бол нэрсийн чагсаалтаа гаргах. 2-р дүрэн бол 100% компанид итгэх. 100%. Ямар ч хүн үгүй гэж хэлэхэд таныг эвдэлж чадахгүйгээр итгэлтэй болох. 3-дугаарх нь болохоор ердөө онлайнаар ажилд сурах. Ерөөс онлайнаар ажиллана гэдэг бол одоо ингээл та өдөр болгон Zoom орно. Өдөрт 10 удаа та ингээд за Zoom-ийн линк өглөө 30 минут, 20 минут, 10 минут тэр хүнтэй ярилцах. За энэ бол ийм банк шүү, энэ бол ийм банк шүү. Заавал бүтэн 2-3 цаг ерөөсөө ярих шаардлага байхгүй. Дээрэс нь тухайн хүнд мэдээлэл өгөхдөө 30-аас илүү минут ярьж болохгүй шүү манайхаа. Ер нь бол одоо орчин үеийн хүмүүсийн сэтгэхүй 30-аас илүү мэдээлэл Facebook саруулж квадр гэдэг байгаа спонсорлогоо холбогдоорой. 30-аас илүү минут ярих шаардлага ч байхгүй. За тэгээд тэр хүн үгүй гэвэл окей, тэр хүний л сонголт. Тэр хүнд та 100% мэдээлэл өгөх нь л таны ажил. Үгүй гэнүү, тийм гэнүү хамаагүй байхгүй. Тэгэл дараагийн хүндээ мэдээлэл өгөх. Ингээд ерөөсөө өдөрт 10-20 хүнд мэдээлэл өгөөд одоо яах нь сургалт тогтмол мэдээлэл өгөх нь бол таны ажлыг чинь та ажиллаа хийж байна гэсэн үг. Өдөрт 10 хүнд мэдээлэл өгвөл та өдөржингөө зөв ажилласан байна гэсэн үг. Нэг ч хүнд мэдээлэл өгөхгүй ээжиж би долларын саятан болноог яваад байвал нэг ч хүн урахгүй яваад байвал та бол үр дүнд хүрч чадахгүй. Одоо хүртэл талспик би Киргизд очиход би 3 хүн урьж байгаа талспик яг адилхан 3 хүн ураад яг адилхан 1-р үнэндээ 3 хүнээ эсвэлэл явж байгаа. Яг адилхан. Түүнээс бол тэр 19.5% төрсэн долларын саятан болсон гэд тэр хүн ажиллаа хүн урих шаардлагагүй гэж үгүй. Тэр хүн яг адилхан өнөөдрийг хүртэл стил хүмүүсийг урьсаар л хэвээрээ байгаа. За ингээд дараагийн хичээл дээр бүгдээрээ уулзцгаая. Асуултууд байвал хувь чат руу явуулаарай. Маш их баярлалаа. Өнөөдөр орой болсон учраас бас та бүхэн маань сайхан амраарай гэж хэлмээр байна. Тэгээ дараагийн хичээл бол маш чухал сэдв байгаа. Би удахгүй чат руу бас бичин. Тэгээ та бүхэн маань асуултууд байвал над руу чөлөөдөө
хог чат руу бичээрэй. Сайхан амраарай. Баярлалаа.